Болгосноо. За юуны өмнө хил мэдээллийн ажилчид та бүдээ бас миний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За миний би өнөөдөр Ардчилсан намын зөвлөлийн дарга Эрдэнэбатад албан бичиг хүргүүлсэн байгаа. Энэ албан бичгийн гол утга нь юу вэ гэвэл Ардчилсан намын зөвлөлд хамтран ажиллаж 8 гишүүнтэй болгох, улмаар Ардчилсан намын бүлэгтэй болгож одоо хүчтэй сөрөг хүчин болгоход хамтран ажиллая гэсэн утга ухааны бичиг байна. Улсын их хурлын тухай хуулийн 7-гийн 1 гэсэн заалт байна. Улсын их хурлын тухай хуулийн 7-гийн 1 дээр заахта юу гэж заасан байдаг вэ гэх юм бол улсын их хурлын гишүүн нь нам эвслийн бүлэгт нэгдэж болно гэсэн байдаг. Нам эвслийн бүлэгт нэгдсэнийг улсын их хурлын дарга нь улсын их хурлын чуулган дээр зарлах үүрэгтэй гэж. Тэгэхээр тэр өнцгөрөө би ингээд юу гэх юм бол Монгол Ардын хувьсгалт намын гишүүний хувьд намаасаа гаралгүйгээр нэгсэндээ Монгол Ардын хувьсгалт намынхаа зүгээс одоо Ардчилсан намын бүлгийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь одоо нэгдъя гэж хэлж байгаа. За нэгдэх ингэж одоо сөрөг хүчин болон нэгдэж хамтран ажиллах болсон 3 шалтгаан байна л да. Нэгдүгээрт нь юу гэх юм бол улсын их хурлд үндсэн хуулийг өргөн барьсан байгаа. Тэгэхээр үндсэн хуулийг өргөн барьж байгаа тохиолдолд өнөөдөр суудалгүй намуудын зүгээс Монгол улсын ерөнхийлөгчөд хүсэлт өргүүлсэн байна. Тухайн хүсэлтээр юу гэх юм бол үндэсний зөвшөлдсөх зөвлөл байгуулъя гэсэн байна. Тэгэхээр энэ нь юу гэх юм бол сөрөг хүчин үнэхээр сул байгаа учраас яах аргагүй одоо Монгол улсын ерөнхийлөгчөд суудалгүй намад хандж байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр энэ талаас аваад үзэх юм бол улсын их хурлд заавал хүчтэй сөрөг хүчин гаргах ёстой гэж би ойлгож байна. Хоёр дахь шалтгаан нь бол Монгол улсын өнөөдөр иргэд 2016 онд сонгуулиар санал гаргасан. Саналаа өгсөн. Ингээд саналаа өгөхдөө бол Ардын намыг 65 буюу үндсэн хуулийг өөрчлөх эрхийг Ардчилсан намыг одоо тэд нар чи хэдүүлээ 9 гишүүнээр буюу бүлэг байгуулах эрхийг за Монгол Ардын хувьсгалт намыг нэг судалтай буюу өнөөдөр юу гэдэг ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн. За тэгээд харамсалтай энэ сонгуулийн одоо сонгогчдоо ер нь бол улс төрчид бол сонсохгүй байна л да. Жишээлбэл юу гэх юм бол үндсэн хуулийг өөрчлөх эрхийг Ардын нам маань авсан боловч харамсалтай нь ард түмнээсээ асуухгүй. Өөрсдийнх нь л ирэх гэж ойлгоод байгаа байхгүй. Гэтэл ард түмэн та нар үндсэн хуулийг өөрчлөө. Гэхдээ биднээс асуух гэд ирэхээ өгсөн байна шүү дээ. За Ардчилсан намд одоо ямар юу гэх юм бол бүлгэрээ та нар байнгын ингэж хяналтаа тавьж одоо юу гэдгийг завсарлага авч тийм ээ ард түмэнд бүлгийн байр суурь илэрхийлж гэсэн. За гэвч харамсалтай нь өнөөдөр юу гэх юм бол бүлэггүй болгож тийм ээ энэ намынхны асуудлаас болоод ингээд нэг өгөөлөхөд бол сөрөг хүчин гэдэг ойлголт байхгүй болгочихж байна гэсэн үг. За Монгол Ардын хувьсгалт нам өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд орж байгаа боловч өнөөдөр юу гэдгийг улсын их хурл сонгогдсон улсын их хурлын гишүүнээрээ дамжуулж төрийн бодлогод оролцсон гэдэг хуультай байна. Улс төрийн намын тухай хууль нь ч байна, улсын их хурлын тухай хууль нь ч байна. Харамсалтай нь өнөөдрийн хүртэл улсын их хурлын гишүүнээрээ дамжуул төрийн бодлогод оролцох сонирхолгүй хэсэг бүлэг нөхдүүд тусдаа үндсэн хууль байгуулъя батлая гэж яваад байдаг. Гэтэл өнөө маргаашгүй энэ үндсэн хуулийг өөрчлөлт орох гээд байна. Тийм учраас Монгол Ардын хувьсгалт намын эгэлж ирийн гишүүдээс асуугаад за ямар ч үйлээ гэсэн энд нэгэнт бүлэг байх болцоотой сөрөг хүчин байгаа учраас энэ дээр нэгдэж бүгдээрээ хамтдаа нэгдсэн байр суурь гаргасан зүг байхаа. Сонгууль болтол бас маш олон асуудлууд яригдах бах. Жишээлбэл төсвийн бодлого, засгийн газрын байр суурь. Тэгээд өнөөдөр Ардын намд 2 удаа боломж олгосон шүү дээ. Эхлээд нэг засаг байгуулахад нь энэ ард юу гэдгийг сөрөг хүчний хувьд бол за та нарыг нэгэнт 65 амчин сайдуудаа томилж харамсалтай манан мапын бүлгийн гар хөл гэж хэлээд засгийн газраасаа татгалзаад Монгол улсыг гой сайхан болгоно, үргүү болгоно. Үнийг одоо юу гэдгийг үнийн өсөлтийг багасгах нь, шатхууны үнийг багасгах нь тэр үе чинь нөгөө шатхууны эсрэг жигсаал мэгсаал хийж яхад чинь шатхууныг бол багасгах нь гэд
маш олон гоё амлалтууд өгсөн. Одоо хугацаанд тоолуур нь яваад байдаг. Нэг ч амлалт биелэгдээгүй. Тэр үтгэл булгаачуудтайгаач өнөөдөр хариуцлага тооцож чадаагүй. Тийм учраас энэ яах аргагүй сүр хүчний хувьд нэгдэж энэ байр суурийг өнөөдөр бас гаргах нь зөв байхаа гэж үзээд ийм албан бичиг хүргэсэн. Ийм л байна. Тэгээ та бүхний асуултанд хариулъя. Одоо та Монголын хасгалт намын гишүүн байж байгаа ардчилсан намын бүлэглийг байгуулахад оролцъё гэж энэ өөрөө Улсын хурлын тухай хуулийн 7-гийн 1 дээр байна л да. Тэн дээр улсын хурлын гишүүн ямар ч нам эвслийн бүлэгт нэгдэж давхар гэж ойлголт байхгүй. Би ямар ч нам эвслийн эвслийн бүлгийн гишүүн биш шүү дээ. Би зөвхөн намын л гишүүн байхгүй. Тэгээд намаасаа гар заавал гэсэн хууль байхгүй шүү дээ. Өөрөө альж нам эвслийн бүлэгт орох эрх нээлттэй. Тэр утгаараа өнөөдөр ардын намч орхон нээлттэй, ардчилсан намын бүлэгт орхон нээлттэй. Тэгээд өнөөдөр үнэмлэхөө олонх нь 65 байгаа учраас надтай надгүй тэд бол явчихна. Зүгээр би бол энэ ардчилсан намын сүр хүчний байр суурийг нэгдсэн байр суурийг одоо хүчтэй байр суурийг гаргах шаардлага байгаа учраас явж байна. Манай нам чинь намын гишүүд, намын дарга гэсэн хоёрхан одоо бүлэг яваад байгаа шүү дээ. Намын гишүүд бол мэдээж дэмжиж баяр хүргэе болж гэнэ гэдээ мессеж бичиж гэн уулзаад ярьж байна. Намын дарга бол хөөрхий мөнхийн дарга байх мөрөөдөлтөй тийм ээ. Одоо ерөнхийдөө та нарыг санаж байгаа бол 99.99% гэдэг нэг хүн татгалцсан. Тэр нь би юм шиг байна л да тий. Тэгээд ерөнхий дарга болсон гэ өөрийгөө мөрөөдөд улсын дэд шүүхтэр бидний маргаа одоо хүртэл хിവэрэ байгаа. Тийм учраас даргыг дэмжсэн хүн намын гишүүн гэж ойлгож байгаа бол одоо тэр хүмүүс дэмжээг гэсэн үг. Даргыг биш гишүүдийг дэмжиж байгааг бол гишүүд нь дэмжиж байна гэсэн үг. Тийм. Та гишүүднэр олсноор ардчилсан намын бүлэг байгуулсан хэр хүчтэй байж чадна гэж бодож байна. Өмнө нь бас бүлэг байгуулсан хэр хүчтэй үгээс нь ирээд хэлэх байхаа. Дээр нь улсын хурл дэмжлэг авч чадах болно. Одоо 65 бол за 64 тийм ээ. Хүсвэл сонгуул явуулахгүй шин. Тийм ээ. Юу ч болгож харуулж чадж байна. Хүсвэл өнөөдөр эркэчдийг дуудаж ирээд цагдаа нартай хамт хэвлэлийн урал хийлгэж байна тий. Одоо ингээд эднэр бол Монголын хамгийн гоё хүмүүсээ ч гэдэг юм уу. Тэд нар хүснээрээ тоглож байна. Монголоороо тоглож байна. Тэгэхээр монголоор тоглоулахыг болиулъя гэж байгаа дээр өнөөдөр хамтрах байх гэж би найдаж байна. Мэдээж өнөөдөр юу гэдгийг энэ үнэлэхөө олонх байгаа учраас бүлгийг байгуулахгүй ингэхгүй тэхгүйгээ явах л баг. Гэхдээ хуулийн хүрээнд ямар ч байсан гарцуудыг гаргаж бичгүүдийг өгч явах ёстой гэж харж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөлт тэр өмнө явуулсан одоо яг хууль төсний дагуу явсан гэж бодож байна. Өөрөөр одоо хууль төссөн гэж. Дөнгөж одоогоор бол өргөн барьчаад байгаа тий. Хилцэх хэсэг нь одоогоор шийдээг байна. Хилцэх хугацаанд тодорхой болоод ирэхээр энэ аяндаа нөгөө өргөн барьсан зөв буруу юу инээ тэрэгэд яриад баг. Улсын ямар ч асуудлаар ямар ч бичгийг өргөн барьж болно. Жишээлбэл 19 хүн гар үсэг зөрүүл засгийн газрыг огцруулах гэдэг ч юм уу. 56-аас дээш хүн гар үсэг зөрүүл үндсүүлийг өөрчлөх гэдэг юм. Бичгийг өргөн барьж болно. Барьсны дараа хилцэх тохиолдолд тийм ээ. Жишээлбэл засгийн газрыг огцруулах бичиг нь тэгэхээр одоогоор бол нэг хилцэж эхлэх байгаа учраас шууд дүгнэхэд эрт байна. Энийг бол ярилцаж ээж гэдэг юм уу одоо ойлголцож ээж бичгээ өгнө шүү дээ тийм ээ. Би бол ойлголцсон гэж ойлгож байгаа. Тий. Одоо тэгэл эх 7 хоногийн нэгтгэс эхлэх тийм ээ. Суугаал тэгэл хамтдаа шийдвэрээ гаргаад явах байх гэж би ойлгож байгаа шүү дээ. Тий. Одоо тэгэхээс өөр арга байхгүй. Ягаад гэх юм бол 20 он ч одоо жил хүрэх хугацаа байна. Тэгээд ямар ч байсан тодорхой бодлогууд дээр хятжуулах бодлого бүр хэрэг сэтэрж байна. Би та нарт 3 жишээ хэлье. Монголыг хятжуулж байгаа бодлого. Эхний нэг жишээ нь юу гэх юм бол Монгол улсын ерөнхийлөгч хятад айлчилсан биз. Энэ үед бол өө инх төвшингээд шадар сайдын хувьд бол олон улсын чөлөөт бүсийг хятадын одоо хөрөнгө оруулалтад чөлөөт бүс болгох гээд. За хамаагүй одоо ингээд өчнөө жил байгаа юм чи хятадынх нь байна уу хинийх нь хамаагүй гэдэг үзэхэд тэн дээр 30 хоногийн дотор
албан бичиг өгчээж аюулгүй зөвлөөр энэ асуудал нь хойшилсон. Зөвхөн нэг жишээ. Хоёрдугаарт нь малыг өнөөдөр хятад руу тийм ээ хөлөөр нь гаргах гэдэг нь садан төрөл хамаатангуудтайгаа нийлж тийм ээ үүрийн 5 цагт сайд болыг мөрөөдж ирсэн нэг улаадгүй нөхөр гэдэг штэ. Тэр нөхөр чи хамаатантайгаа нийлж малыг хөлөөр нь гаргая гэж ингэж явж байгаа байхгүй. Гэтэл малыг өнөөдөр ямар вэ гэх юм бол им мал уу, эрен мал уу, залуу мал уу гэдэг өнөөдөр янз бүрийн одоо бас энэ малчдын холбооноос болоод юм ярьж байгаа. Гэтэл ийм. За өнөөдөр доллараар шатхууны үйлдвэр байгуулж байгаа. Шатхууны үйлдвэр байгуулахад бид нөөцийг хаанаас авах юм? Дотоодоос эсвэл гадаадаас. Дотоодоос гэвэл энэ Доронтын одоо Петрочена Дачин тамсгийн нөөцөөс авах хэрэгтэй. Гэтэл газрын төсний тухай хуулийг нямдэрж ахлахдаа 91 оны гэрээ энэ хуулинд хамаарахгүй ямар ч нөөц мөөц авах ёсгүй гэдэг ийм одоо заалтыг оруулцснаас болоод өнөөдөр бид тэр гэрээг хэмжиж байгаа. Лувсангийн болд гэдэг хүн ашигт малтмалын эрдэл газрын дарга байхдаа Соко гэдэг компаниас одоо Петрочена Дачин тамсаг шилжигт нь засгийн газрын хурлаар оруулах хэрэгтэй байгаа. Тэгж оруулалгүйгээр зүгээр агентлагийн шийдвэрээр өгснөөс болоод энэ гэрээг өнөөдөр дахин авч хэлцэх боломжгүй болгож тэрж байгаа учраас эргэлзээтэй болчиход байна шүү дээ. Тийм. За баярлаа. Улсын хурлын тухай хуулийн дээр нам эвслийн бүлэгт бол улсын хурлын гишүүн өөрөө санаачлаа орно гэж. Эвсэл байгуулах асуудал бол зөвхөн сонгуулийн өмнө хийгддэг асуудал байхгүй. Тийм учраас хувь гишүүний хувьд бол альж нам эвслийн бүлэгт орох нь нээлттэй байхгүй. Улсын хурлын тухай хуулийн дээр өөрөө тийм байна. За баярлалаа.